сайн байцгаана уу? Өнөөдөр Луг 15 дугаар бүлгээр Бурхны хайр, зүрх сэтгэл, хүслийн тухай олж мэдцгээе. Шингэрэ Луг 15. Нэгээс эхэлж уншия. Хоёр хүүтэй Луг 15-ын 11 сургаал зөвлөл алдагдсан хүү ба ах нь. Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Баг хүн эцэгтэй аава эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч. Гэхэд эцэг нь хоёр хүүтэй хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа баг хүн хамаг юмаа хамаад ас холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоор амьдарч эд хөрөнгөө өрн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусгаад тэр хүн нутагт нь сөрхий өлсгөлэн болж тэр юмар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж мөнөх нь гахаага хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Гахаан идэж байсан буурцгаар ходоодоо дүрхийг тэр хүсэмжлөвч хинч түүнд юу ч өгсөнгүй. Тийхүү тэр ухаан эцгийн минь хөсөлсөн хүмүүсийн хичнээн нь талахаар элбэг байдаг билээ. Гэтэл би энд өлсөж өгөх нь. Би босоод эцэгтэй очие. Тэгээд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгдхэн зогсгүй. Харин намайг хөснийхөө нэг хүн болгооч гэж хэлье гэв. Тэгээд тэр босож эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд тэрвэрч үнсв. Хүүн түнд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгдхэн зогсгүй гэв. Харин эцэг нь боолуудаа хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүнийг хувцсал. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутламсаг. Тарган тугал авчирч нэдэл. Бүгдээрээ найрлагд цэнгээ. Учир нь энэ хүү минь өгсөн боловч ам оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв. Дөрөвдүгээр хэсэг хүртэл уншлаа. Магадгүй сүмд явдаг, итгэлийн амьдралаар амьдардаг хүмүүс маш олон сонссон, уншсан үг байгаа хаа. Мөн сайн бодож үтсэн баха. Би энэ үгийг бэлдэж байхдаа гурван төрлийн зүйлийг Есүс гурван зүйлээр Есүс бурхан хүмүүст ойлгуулахын тулд гурван зүйлээр Есүс гурван зүйлийг тайлбарлаж ирсэн. Аавын зүрх сэтгэл буюу бурханы зүрх сэтгэлийг ойлгуулахын тулд тэр аавын тэр том их хайрыг дамжуулахын тулд. Тийм учраас яагаад 15-ын 1 дээр харахад татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд түүнийг сонсохоор ойртцгоо гэсэн. Бүгд гэсэн маш олон бүгд хүмүүс гэж хэлсэн байгаа. Бүгд татвар хураагчид болон нүгэлтнүүд бүгд гэсэн. Энэ нүгэлтнүүд энэ хүн юу ярьж байгаа бол
Бид нар ч гэсэндээ очиж үзье. Очиж сонсож үзье. Зүрх сэтгэл нөхөс энэ явахыг хүсэж байгаа л ч явж чадахгүй байсан. Ягдгэл өөрийнхөө байдлыг харахаар. Өөртөөх нь тэр байгаа байдал нөхцөл байдлыг харахад нүгэлтэн буюу татвар хураагчд байсан. Тэр үеийн фарисеучуд болон багш нар байсан. Тэд нэр үүсээр хүмүүсэд дүгндэг учраас энэ хүмүүсүүдэр фарисеучуд болон татвар хураагчдад энэ хуулийн багш нар бол гаднах үйлсээрээ ямар ч алдаа дутагдлахгүй улсууд байсан, зөв улсууд байсан. Тийм учраас тэд нар бусдыг ерөөсөө үнэлдэггүй байсан. Хүнч гэж үздэггүй байсан. Тийм ч учраас тэд нар зүгээр л нэг оршуулах шиг байсан. Тэгээд одооныхаар ярих юм бол бараг л цемент шиг. Тэр цементээр гээд битүүлсэн зүйл өмхийн үнэрт хэрэггүй болгож тагж тавьсан үнэр. Тэднийг харахад Есүс тэднийг харахад тэдний зүрх сэтгэл нь тийм бохор өмхирсэн заван байгааг хэлж. Тэр тухай энд ярьж байгаа гаднах байдлаас нь харахад тэднэр хинч харсан нөхцөл байдлыг харахад Солонгост нэг зүүр үг байдаг. Тэр үгсийг тэр гаднах үйлсээрээ сайн хүн шиг боловч дотор зүрх сэтгэлтэй болохоор бохир заван бодолтой хүмүүсүүдийг тэгж илэрхийлж хэлдэг зүүр үг байдаг. Хүмүүсийн зүрх сэтгэлээс амар гарч байгаа зүйлс дандаа бохир заван бодлуудаар дүүрсэн байдаг гэдэг. Гэтэл хүмүүс болохоор гаднах дүр төрх байдлыг харж идэг учраас доторхыг хардггүй. Гэтэл үгээр дамжуулаар бэдрхэн X-ray шиг хүмүүсэд доторхоо гаргаж ирээгүй байсан ч гэсэн мэднэ. Есүс энэ бүгдийг хараад энэ хүний ийм хүн юм байна. Энэ хүний энэ хэсэг нь жоохон харалцсан байна гэж мэддэг шиг X-ray-гээр харахад ч гэсэн тэгж мэддэг. Тэгэхээр яг тодорхой сайн мэддэг сонсож хүлээж авсан хүмүүс тиймэрхүү зүйлсийг мэднэ. Үгээр дамжуулж энэ Библийн үг буюу энэ X-ray-гээр дамжуулан түүнийг олж мэддэг. Өнөөдөр бүгд татвар хураагчид болон хуулийн багш нар бүгд нүгэлтнүү түүнийг сонсохоор ирсэн. Ягдгүйл тэр маш олон хүмүүс баяртай байгааг харцгаасан. Тэнд ямар яриа ярьж байгааг, юу болж байгааг мэдхийг хүссэн. Ялангуяа фарисеучуд, хуулийн багш нар тэднээс маш том хүндлэлийг үздэг хүмүүс, тушаал дээр байдаг хүмүүсүүдийг бол хүн гэж үздэггүй. Тийм хүмүүсээс учраас тэр дүр төрхөөр байдлаараа тийшээ очихад хэцүү байсан. Гэвч тэр бодлоо даван очиж үзхийг хүсгэсэн. Библиэд гардаг энэ нүгэлтэнгүүд фарисеучуд болон татвар хураагчид хэн блэ? Тэр татвар хураагчид Бурхны өмнө залбирдаг тухай Лук бүлэгтэр гардаг. Тэгээд зөвхт болсон гэдэг нь хэн бэл? Ямар хүмүүс татвар хураагчдыг зөвхтөн болгосон гэдэг. Бурхны өмнө очиод яасан блэ? Тэд ярих зүйл байхгүй. Зөвхөн нүгэлтэн л гэжсэн. Би бол нүгэлтэн гэдэгс. Би бол бохор гэжсэн. Би хамгийн ивлэн гэжсэн. Гэтэл фарисеучуд болохоор юу гэсэн блэ? Мэдхүү. Би
Би өдөрт 3 залбирдаг. Би мацаг барьж би 11 яс өргөдөг. Би тэднэртэй адилхан биш. Би эднэрийг тэднэртэй харьцуулж болохгүй гэсэн зүрх сэтгэлтэй байсан. Тийм учраас тэднэр нь зөв гэсэн үнэлгээг аваагүй. Орчин үед энэ үед маш олон хүмүүс сүмд явдаг. Ийм хоёр ялгаатай хуваагдчихдаг. Тэр татвар хураагчдын зүрх сэтгэлтэй адилхан зүрх сэтгэлтэй байдалд очихгүй бол бидний зүрх сэтгэл одоо итгэлийг авч чадахгүй. Гэхдээ мэдлэгээр бол хүлээж авч чадна. Гэхдээ яг тэр нүглээсээ бол уучлаж чадахгүй. Тэр ивлийг муу ёрыг мэдхгүй бол сайн мэддэг хүлээж авч чадахгүй. Зүрх сэтгэлтэй хүлээж авахгүй ганцхан толгойдоо хүлээж авч амаараа л ярьж чадна. Энэ тухай энэ Байбл дотор маш тодорхой хоёр янзын итгэлээр одоо биднэрт ч гэсэндээ үзүүлж тайлбарлаж байна. Тийм учраас энэ фарисеучуд энэ хүмүүс 2 дугаар бүлэг дээрх нь фарисеучуд болон хуулийн багш нар дургуутсан дөнгөнөлдөж энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хоолдог. Тэднийг яах гэж эдгээр хүлээж авч байна? Яагаад тэднэртэй хамт хоол идэж байгаа юм бэ гэж Есүсийг шүүж гисэн. Тэр үед Есүс 3 зөвлөлөөр тэднэрт ярьж байсан. Яагаад гэвэл тэднэр ухаантай одоо хааны тодорхой дүшмлүүд байсан учраас тийм ухаантай хүмүүс байсан. Гэхдээ Есүсийн юу ярьж байгааг ойлгохгүй байсан. Хэрвээ тэд нар Есүс гэж хэн бэ? Есүс хуучин гэрээг уншаад Есүс хизээ ирэх вэ гэдэг тухай сайн мэдэж байсан бол бүгдийг тэмдэглэгдсэн байсан учраас мэдэх ёстой. Тэр хүн яаж ирэх тухай, хинээс төрөх тухай, үгэн дээр үг махан бий болж ирэх тухай Иохан бүлгийн 1:1 дээр хэлсэн шиг эхэнд үг байсан. Энэ үг нь бурхантай хамт байсан. Энэ үг нь бурхан байсан гэж. Бурхан бол үг бол бурхан байсан. Би 1987 онд энэ сайн мэдээг сонсоо. Иохан бүлгийн 1:1-ийг сонсоод миний зүрх сэтгэл бурханд итгэнэ гэдэг маань энэ үгэнд итгэхийг хэлж байна гэдгийг надад ойлгуулж өгсөн. Би ямар нэг надад өөрчлөлт ирж янз бүрийн халуун оргиж ч юм уу янз бүрийн өөрчлөлт гарах юм байх гэж бодож байсан. Манай ээж сүмд явдаг байхдаа чөтгөрийг үргэдэг байсан, хүмүүсийг өвчнөөс эдгэдэг байсан. Тийм учраас би ямар нэгэн тийм өөрчлөлт ирэх юм байх гэж би бодож байсан. Надад ямар нэгэн хүч ирэх юм байх гэж бодсон. Гэтэл бурхан над шиг хүнийг нүглээр дүүрэн намайг. Гэтэл тэр өдөр тэр үгийг сонсгож миний нүгэл болон нүглийг уужилсан миний нүглийг дахин санахгүй гэсэн тэр үгээр төгсөх надад тайлбарлаж өгөхт нь би тэр үед итгэж чадахгүй байсан. Яагаад? Манай аавч гэсэндээ миний эсн нүглийг санаж надад ууралт бухимддаг байсан. Гэхэд би үгийг мэдэхгүй болохоор би махан биенийхээ аавыг бодож бурхныг төвөнтэй зүйрлж байсан. Гэтэл тэр үед надад номлолыг тайлбарлаж өгч байсан пастор гайхаад Иохан бүлгийн 1:1-ийг уншиж өгч байсан. За уул нь мэддэг үг байгаа. Гэхдээ бүгдээрээ хамтдаа олж харцгаая. Иохан 1:1 эхэнд үг байсан. Энэ үг бурхантай хамт байсан. Энэ үг нь бурхан юм а гэсэн. Эхэнд үг байсан. Энэ эхлэл номын 1:1 дээр гардаг эхэн буюу энд гарч байгаа эхэн хоёр өөр шүү. Энд гарч байгаа эхэн нь болохоор үг бурхан хоёр эхэнд байсан гэсэн. Хоёр дээр нь 2 дугаар хэсгийг Иохан 1:2-ыг уншицгаая. Энд хэлсэн байна. Тэрээр эхэнд бурхантай хамт байсан.
Тэгэхээр эхэнд бурхан Эхлэл номын 1-1 гарсан тэр эхлэлийн өмнө энэ Иохан бүлгийн 1-2-т байсан үг маань эхэнд нь байсан. Тэгээ түүнгүүгээр бүтээгдсэн зүйлс нэгч байхгүй. Одоо эхэнд нь гэж бичснээрээ хоёулаа эхэнд юм биш ээ. Энд гарч байгаа эхэнд нь үг байсан гэдэг маань хамгийн эхэнд орж байгаа. Түүний дараа тэр эхлэл номын 1 дээр гарсан шиг бурхан ертөнцийг бүтээсэн тухай орно. Надад энэ үгийг сонсоход үг эхэнд байсан. Эндээс би эхлээд явсан. Хэрвээ үг байсан юм бол итгэл гэвэл тэр итгүүлж байгаа нь байсан гэж байсан. Солонгосоор бол энэ хүндэтгэлтэйгээр байсан гэж хэлсэн байгаа. Хүндэтгсэн байдлаар тэр байсан, амьдарч байсан, амьд байсан. Тэгээд үг бурхантай хамт байсан, үг өөрөө бурхан байсан гэсэн. Тэр миний зүрх сэтгэл шууд орж ирсэн. Тэгээд тэр үед би бурханд итгэнэ гэдэг маань бурханы хэлж байгаа үгст итгэх юм байна. Гэсэн зүрх сэтгэлийг авч уншаад Еврей 10:17-г уншиж миний нүгэл болон миний нүглийг дахин хэзээ санахгүй гэсэн тэр үг шууд санаанд орсон. Шууд итгэгдсэн. Тэгвэл бурхан нүглийг санахгүй юм байна. Яагаад гэвэл Есүс загламаа дээр миний нүглийг цовдлогдож өгөхтэй. Цусаа уурсгаж насвархтаа миний нүглийг өөрчилсөн юм байна. Өршөөлсөн юм байна. Түүний оршуулга, түүний дахин амьлалтаар бүх зүйл биелэгдсэн юм байна. Энэ дахин амьлалт зүрх сэтгэлд итгэгдээгүй тохиолдолд аврал гүйцэд бэлэгдэхгүй. Ром 4:25 дээр хэлсэн байдаг. Бидний ээлэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвдөхийн төлөө Есүс амьсан юм гэж. Есүс намайг зөвдөхийн төлөө амьсан гэсэн. Түүний дахин амьлалт итгэгдэж миний нүгдийг угаасаа гэдгийг өршөөгцөн гэдгийн баталгаа нэг гэсэндөө тэр маань бидний received. Энэ үгс өнөөдөр Луг 15 дээр эхний Есүсийн зөвлөл нь болохоор 100 хоньны тухай. 100 хоньтой байтал нэг хонь алдсан. Тэгэхээр энэ эзэн тэр алдсан нэг хоньныхоо төлөө 99 хоноо орхиод маш хичээнгүлэн хайсан. Олон олдлоо түүнийг хайсан. Тэр нь олон олдлоо хичээнгүлэн хайсан. Зүгээр хайгаагүй. Зүгээр хайжгаад одоо 99 хоноо орхисон юм чинь гээд одоо явахтай шиг гээд дундаа хайж байх явцдаа орхиж болно. Гэтэл тэгээгүй. Энэ хоньч нь 99 хоноо орхиод алдсан нэг хоньныхоо хоноос олон олдлоо явсан. Энэ нь Бурхны биднийг гэсэн зүрх сэтгэл, тэр хайр түүнийг илэрхийлж байгаа юм аа. Тэгээд алдсан хоноо олсон. Тэгээ олсныхаа дараа найр хийсэн. Найр хийнэ гэдэг нь яаж байгаа вэ? Хүмүүсийг дуудаж найр хийсэн. Баяр наатан, баяртай бис гэсэн. Тэгэхээр энд Бурхны зүрх сэтгэлийг тайлбарлаж тавьсан байгаа. 99 хонь нь болохоор аврагдсан христчнийг хэлж байгаа юм. Нэг алдагдсан хонь нь аврагдаж амжаагүй байгаа хоньыг илэрхийлж байгаа. Тийм учраас тэр алдагдсан нэг хоньныхон төлөө олон олдлоо хичээнгүлэн явсан гэдэг нь юу гэсэн үг вэ?
Байбл дээр 1-р Тимоти Бурхан хэлэхдээ 1-р Тимотийн 2:4 дээр тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг. Тэр нь Бурханы биднийг гэсэн зүрх сэтгэл хайрна. Түүний хүсэл нь. Тэгээ хоёрт нь бас нэг зөвөрлийг авч хэлсэн. Энэ нь гээгцэн зоос 8 дугаар хэсэгтэр хэлсэн. Нэгэн эмэгтэйд 10 мөнгөн зоос байжээ. Хэрв нэг зоосоо алдчихвал тэгэхээр 9 ширхэг нь алдагдаагүй байж байгаа. Нэг зоосоо алдсан. Тэгээд тэр алдсан зоосоо олохын тулд маш хичээнгүлэн хайсан. Тэнлэг аасан, гэрээ шүрдэж, өнөөхөө одлоо шаргуу хайсан. Тэнд хайж байх явцдаа дунд нь няцаж орхисон гэдэг нэг ч үг байгаагүй. Бурханы тэр биднийг гэсэн зүрх сэтгэл хайрна ийм. Тэнд тэгж дундаасаа зогсно гэж байхгүй. Би энэ тухай маш их сонссон, маш их уншсан. Гэхдээ энэ удаа Бурханы намайг гэсэн хайр, Бурханы тэр хүмүүсийг гэсэн тэр хайр зүрх сэтгэл нь маш эрхэм байсан. Тэнд ерөөсөө тэгж дундаас нь хайсан гэж байгаагүй. Дандаа шаргуу олон олдлоо, эргэн автлаа гэсэн зүрх сэтгэл байсан. Тэгээ энд алдагдсан зоосыг ч гэсэндээ илэрхийлэхдээ 10 дугаар бүлэг дээр хэлсэн. Би та нарт хэлье, үүний адил нэг нүгэлтэн гимшвэл Бурханы тэнгэрлэгч нарны оршихуйд баяр хөөр болно гэсэн. Бурхан юунд их баярладаг гэж илчлэлт, гимшилт маш их баярладаг. Түүнд л маш их талархдаг. Энэ гимшил, энэ эргэж харах нь, Бурхан руу эргэж ирэх нь байхгүйгээр түүнд итгэх боломжгүй. Загламаа дээр Есүс цовдлогчид нас урсан гэдэг тухай цэцэрлэгийн хүүхдүүд ч мэддэг. Гэтэл зүрх сэтгэлдээ айдас дотор, нүгэл дотор байдаг. Тийм байх ёсгүй юм. Энэ тухай Есүс уг махан би болж энэ ертөнд дээр явуулсан төр Бурханы хүсэл энэ зүрх сэтгэлийг өгөхийг хүссэн. Тэгэхээр Есүсийн ирсэн шалтгаал нь ерөөсө Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ирсэн. Тэгээд эднэрт энэ зүрлэлээр Бурханы зүрх сэтгэл хайрыг дамжуулж өгч байгаа. Гэтэл сүүл төгсгөлд нь хоёр хүүтэй аавын тухай зөвлөл авсан бахан. Тэгээд энд тэр алдагдсан нэг хоныг олзох байсан ч вэ, тэр гээгцэн зоосоо олсон ч вэ, энэ дээр баяртай байсан, найр хийсэн гэсэн. Гэтэл энэ хоёр хүүгийн нэг хүн алдагдсан хүүгээ эргээд олсныхаа дараа ч гэсэн найр хийсэн гэсэн үгийг уншсан. Тэгэхээр намайг ч гэсэн аврагдахад Бурханы оронд миний найр хийсэн юм байна. Баярлсан юм байна. Цэнгсэн юм байна. Аймын номонд миний нэр бичигдсэн юм байна. Гэт дээр үед Солонгосын настангууд ингээд баярлаад ингээд бүжгэлдэг шиг маш их баярлж тэнд ажиргалтай байсан. Нэг олж мэдсэн. Тэгээд энд алдагдсан хүүгийн тухай маш дэлгэрэнгүй бичсэн байгааг хэдүүлээ харцгаая. Нэг аав, хоёр хүүтэй аав байсан. Хоёр дахь хүн ааваасаа яасан бэ миний хөө гэхэд яхаа хэдүүлээ хүүгийн нэрийг Танжаа гэж нэрлэлчихье. Аава би хурим хийхвэл надад өгөх хөрөнгөө, надад хуугдах
хөрөнгийг надад одоо өгч болох уу? Болохгүй. Аваа надад урьдчилаад өгчөөж гэж гуйсан. Юу хийх гэж байгаа юм бэ гэж асуухад нь би бизнес хийхийг хүсэж байна гэсэн. Тэгээ энд болохгүй гэж хэлсэн л байгаа. Энд тэмдэглээгүй байгаа боловч хүүгээ шууд нэхэнгүүт нь тэр зүйлийг өгнө гэж байхгүй. Ямар ч аав хүүхдтэй хайртай аав ингэж хийхгүй. Тэгтэл хүү бизнес аавасаа холдон холын хол оронд очиж бизнес хийнэ гэсэн. Энэ үг нь аавтайгаа хамт байх нь ойр байх нь өөрт нь өөр хүүхдийн тэр хүүгийн хувьд нэг тийм сайхан байгаагүй гэдэг зүрх сэтгэлээ харилж аавынхаа хэлснээр хийх хэрэгтэй, аавынхаа үгийг дагах хэрэгтэй, эрхчлөө байхгүй. Тийм учраас аавасаа салан явахыг хүсэж байсан. Энэ нь хүмүүсийн бидний бурхнаас холдсон зүрх сэтгэлтэй адилхан. Еремья Эзекиэл номдэр маш их ийм тухай бичсэн байдаг. Бурхны үг тэршээсэн. Бурхан та яах гэж ингэж ивэ? Ингэж хийж өгөхгүй яасан энтер гэдэг тийм одоо үгсүүд Еремья болон Эзекиэл бүлэг дээр маш их тэмдэглэгдсэн байдаг. Би ч гэсэндээ жоохон бахта аавтайгаа маш их маргалддаг байсан. Өндөг гэдлээгээ та надад юунд уурлав? Хэрв та надад мөнгө өгсөн байсан бол тийм бухимдах ажил гарахгүй байсан штэ гэдэг. Гэтэл хүүхдтэй хүмүүс үр хүүхдээ мөнгө төгрөг өгж байгаарэ гэхгүй бол хулгай хийж эхлэв шүү. Хулгай хийхээс өмнө би багада маш их хулгай хийж дэлгүүрээс юм авч иддэг байсан зүйл маш их. Тэгэхээр тэндээс би нүгэл гэдэг зүйл тухай илүү сайн мэдэж авсан. Гэтэ тэр нүгэл маань болохоор ертөнцийн дээрх одоо үйлсээр хийгдэж байгаа нүгэл. ертөнцийн нүгэл болохоор тэр өдөр би кампд очиод тэр Ром 5:12 дээр хэлсэн үг шиг нэг хүнээр ертөнцөөс нүглээр үхэл орж ирсэн бөгөөд бүгд нүгэл үлдсэн тул бүх хүнд үхэл иржээ гэсэн. Тэндээс би тэр үед хийж байсан нүглөөсөө болж би тэр нь нүгэл юм байна. Тэр нүглээсээ болж би там руу явах юм байна гэж боддог байсан бол тэр өдөр сонссон тэр үгээр би яаж сайн амьдраад хичээгээд би айл хэдийн Адамаас болоод би нүгэлтэй болсон юм байна гэдгийг ойлгож авсныхаа дараа би үхэл юм бол би там руу явах юм байна гэсэн зүрх сэтгэл орж ирсэн. Тэгээд аврагдахыг хүсэж байгаа хүн байна уу гэхэд нь би маш итгэлтэйгээр гараа өргөж байсан. Тийм учраас тэр өдөр сайн мэдэг сонсож би пастор болоод би ингэж номлогч болно, Америкт ирнэ гэж өөрөө тэгж бодож байгаагүй. Харин бурхан намайг ингэж удирдах авч ирсэн. Бурханы маш их ивэл дотор би ингэж амьдарч энэ сайн мэдэн дотор амьдарч ирсэн. Энэ тэмдэглэгсэн. Энэ 15 дугаар бүлэгээр бүгдийг нэг доор багтааж амжихгүй. Энд маш бурхны маш олон хөсөд багтсан байгаа. Өнөөдөр бид маш давчхан хуваалцах гэж байна. Тэгээд хүүдээ тэр ногдсон хөрөнгийн өгсөн хүү аавасаа салан явсан. Тэгээ яваад юу болсон бэ? Тэр яваад өөрийнхөө зоргоор амьдарсан, эд хөрөнгөө үрж таарсан, хүсснээр амьдарч байсан. Гэтэл түүний амьдарч байсан тэр оронд нь ч гэсэндээ өсөглөн ирж бүх юмараа гачдаж эхэлсэн. Тэгээд тэр үед ядарч зовж эглэхтэй энэ юу гэсэн үг гэхээр махан биеэрэж тэр зүрх сэтгэлээрэж тэр маш их хэцүү бэрхшээлд орсон гэсэн үг. Тэгээд тэр төгсгөлд нь юу болсон бэлээ? Гахаа хариулж эхэлсэн. Гахаа хариулж гахааны ажлыг хийж байхад тэнд гахааны үлдэрч юу хийх вэ? Тэр
бохир заван гахаануудыг цэвэрлэх хэрэгтэй. Тэр гахааны төлөө бүх зүйлийг бэлдэх хэрэгтэй. Тэгээд тэр хөө аавынхаа гэрийг санаж эхэлсэн. Аавынхаа тухай миний аавын гэрт маш олон хүмүүс ажилдаг. Тэр хүмүүс хэр их элбэг дэлбэг байдаг тухайн. Тэр аавынх нь гэрт нь ажлыг хийдэг боловч тэд маш их элбэг дэлбэг өсдөггүй байсан тухай тэр бодож эхэлсэн. Тэгээд өөрийнхөө бодол дотроо аав руугаа эргэж очие гэдэг гэмшлэлтэй зүрх сэтгэлийг авсан. Энд түүний ааваасаа салж яваад амьдэрсэн энэ хэсэг нь Байблийн нэг үгийг харж яарэ. Сургаалт үгс 16-гийн 25 дахь хэсэг байдаг. Хүнд өөрт нь зөв мэд харагдавч хожим нь үхэл төргөх зам бий гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр танжаа буюу аавынх нь 2 дахь хүүгийн зүрх сэтгэл нь өөрийг нь харахад нь тэр зам нь зөв зам биш. Тэр хүнд нь бол тэр нь хамгийн зөв замрс. Тэргээр сайхан амьдрна гэж бодсон. Гэтэл юу болсон бэлээ? Тэр зам нь уналтан түргэх, үхэл түргэх зам байсан. Тэгээд одоо би үхэх юм байна. Өсөж үхэх юм байна гэс. Тэг идэх зүйлгүй хүн өөхөөс аргагүй үстэй. Тэр үед одоо харамсаж эхэлсэн өөрийнхөө шийдвэрт. Миний аавын гэрт. Тэр аавд минь ажилдаг хүмүүс ажил хийдэг боловч тэд нэр элбэг дэлбэг идэж амьдардаг. Тэгэхээр би хүү гэдэг ирэхээр биш. Өөрөө хийсэн буруу нүгэл байгаа болохоор тэр аавда эргэж очихдоо ягаад гэвэл ааваасаа өөртөө ногцог хөрөнгөө аваад салж явах тухай аавынхаа хэлсэн үгийг сонсохгүйгээр түүний эсрэг ааваасаа холдон явсан хүүгийн амьдрал бидний амьдрал юм аа. Харцгаая. 17 дээр тийхүү тэр ухаан эцгийн минь хөсөлсөн хүмүүсийн хичнээн талхаар элбэг дэлбэг байдаг үлээ. Гэтэл би энд өсөж өгөх нь. Би босоод эцэгтэй очие. Тэр аавынх нь гэрт тэр хүмүүс нь ажилдаг боолууд нь элбэг дэлбэг амьдардаг тухай бодож гэтэл би өөрөө аавын хүү байж яаж амьдарч байгаа ааваас олдон явсан амьдрал нь ямар байгаа тухай бодсон. Энэ зүрхсээ тэглэн би буруу байсан юм байна гэдэг гэмшил юм баг. Аав минь зөв байсан юм байна. Би буруу байсан юм байна. Энэ гэмшил юм баг. Эргэж харж байгаа. Тэгэхээр гэмшил нь юу юм бэ? Эргэх, засах, эргэж харах, алдаагаа засах. Буруу явж байгаагаа мэдсэн бол засах хэрэгтэй. Жишээлбэл би Ванкувер явахын тулд яаж явах вэ гэтэл 5 номероор явна гэхэд тэр 5 номероор явж итэл Ванкувер гарахгүй Олимпиа гэдэг хот гарч ирвэл яах вэ? Тэгвэл би буруу тийшээ явж байгаа юм байна гэдгээ олж мэднэ. Уул нь 5 номероор яв гэсэн шүү дээ. Тэгэл 5 номероор явж байгаа шүү дээ. Тэгвэл Ванкувер явах гэж байхад явахыг хүсэж байна. Тэгвэл хаашаа явах вэ гэвэл та эсрэг тийшээ явах хэрэгтэй байна гэх юм бол 5 номероор явах нь зөв, 5 номерын замаар явах нь зөв. Гэхдээ эсрэг явах хэрэгтэй. 5 номерын замаар явах нь зөв боловч эсрэг тийшээ явах ёстой байсан гэтэл би өөрийнхөө бодлоор тэр шууд тэр зүг рүү явж буруу зүг рүүгээ явж байгаагаа мэдсэн учраас засаж эргэж буцаад зөв зам руугаа эргэж авна. Тэгээд хойшоогоо хойд зүг рүү явж байж зөв замдаа орно. Бурхны
Бурханаас өөр шашинд үйлчлэх. Бурханд итгэдэг гэсэн мөртлөө өөрийнхөө үйлсийг өөрөө ямар нэгэн зүйлийг сайн хийж байгаа энэ үйлдэлүүд бол өөр шашинд үйлчилж байгаатай ялгаагүй. Өнөөдөр энэ цагт Бурхан үгээрээ өөрөө хайж ирдэг гэсэн. Чамайг хайж ирнэ. Хоньыг хэн хайсан? Хонь өөрөө ээжигээ олж авсан уу? Тэр алдагдсан зоос эзнийгээ олж очсон уу? Үгүй. Эцэст нь хайж ирсэн. Тэгэхээр өнөөдөр энэ хоёр дахь хүүгийн тухайч гэсэндээ тэр эргэж хараад аав руугаа гэмшээд аав руугаа явдаг. Түүнийг аав руугаа буцаа очиж байхад аав нь түүнийг төрүүлж хараад түүнийг тосон гүйж ирсэн. Бурхныг хайж очно гэж биш. Харин Бурхан бид нарыг хайж ирдэг. Тэр хүн өөрөө хайж ирнэ. За үгэнд харъя. 20 дээр тэгээ тэр босож эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд тэрвэрч үнсв. Энд хоёр дахь хүү болох Танжа эргэж очиж байх замдаа ямар ч хүчгүй намайг хүлээж авах болов. Би хүүгийн эрхвэл байхгүй. Харин хүү гэдэг эрхээ арчиж үгүйс гэж харин намайг боолоо болгооч гэж очие гэсэн зүрх сэтгэлтэйгээр тэр ааваасаа салан явахдаа түүний зүрх сэтгэл маш өндөр байсан. Гэтэл буцаад ирэхдээ энэ аав нь энд түүнийг холоос хараад гэсэн маш хол зайг хэлж байгаа. 1000 метр хэмжээ 1 километрийн хэмжээтэй зайтайгаас аав нь тийм хол зайтайгаас аав нь хүүгээ хараад тосон гүйж ирсэн. Тэр маш хол 3 метр л хол үстэй. Бараг сайн харахгүй шүү дээ. Гэтэл аав нь хүүгээ хүлээж исэн учраас таньсан. Өдөр бүр аав нь хүүгээ хүлээж исэн. Хүүгээ хизээ ирэхөөл гэж хэлсэн. Тэр хүүгээ эргэж ирэхийг хүсэж байсан учраас түүний хичээнгүйлэн хайж хүлээж исэн. Харж хүлээж исэн. Тэгээд түүнийг тосож авсан хэн бэлээ? Аав нь. Тэгэхээр Бурхан биднэрт хайж ирж биднийг тосон авдаг. Гэхдээ бид нар би өөрөө очдог гэж очдог. Өөрөө гүйж очдог гэж боддог. Үгүй. Янз бүрийн нөхцөл байдлуудаас бэрхшээлүүдийг авч Бурханы өмнө очиход Бурхан өөрөө биднийг хүлээж авч яадаг. Би 1987 оны 6 сарын 6-нд би сайн мэдээг сонсож аврагдахад тэр хүн намайг хүлээж байсан. Би аврагдахыг хүсэж очиагүй. Би согтуу байсан. Бараг согтуу ухаантай бүрийг очиж исэн. Манай эхнэрийн ах намайг дагуулж согтуу байхад хааш нь авч явах гэж байна вэ гэж дургуутсан. Бараг хүчээр шахам түүний хамт очиж үгийг сонсоод энэ сайн мэдээг сонсодож ийм зүйл байх гэж энэ хоёр дахь хүү Танжа шиг аав нь хүлээж байсан шиг намайг бас хүлээж байсан. Энийг л харахад одоо бас хангалтгүй. Энд алдагдсан хоньны тухай, алдагдсан зоосын тухай өмнөх зөвлөдөө энэ уншсан байхад энэ алдагдсан хүүгийн зүрх сэтгэлийг ч гэсэн аавын зүрх сэтгэлийг ч гэсэн илүү ойлгох боломжтой. Тэгээд бүгд найр хийж байсан. Оосныхан дараа найр хийж байсан. Баярлж байсан. Энэ нь бидний энэ
танжа буюу хоёр дахь хүүгээр одоо хүүг ч гэсэн хүлээж аваад найр хийж байгаа тухай. Найрыг гонигтой хүмүүс хийдэг юм уу? Харин ч баяртай, цэнгэлтэй, ажиргалтай хийдэг зүйл. Тэгээд аав нь түүнийг тосон гүйжирж тэрвэрж үнсэв. Тэгэхээр энэ хоёр дахь хүн уул нь өөрийнхөө байгаа байдлаар атсан, унтсан буюу нүгэлтэй тэр байдлаараа атсан. Тэгэхээр Бурхан болон бид нарыг очиход аав нь тосож авч үнсэж мөн тэр болоодод түнд сайхан хувц өмсгөж бөгж зөөж шинэ гутламсаг гэсэн. Энэ хэсэг нь 22 дээр хэлсэн. Энэ хэсгийг жоохон задлж харъя. 22. Аав нь боолуудаа хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүнийг хувцсал. Энэ хувцс нь юу вэ? Энэ хувцс нь юу хэлж байгаа бол Библиэд энэ хувцсыг Адам, Ева хоёр нүгэл үлдснийхаа дараа инжир модны навцаар хувцс хийж өмссөн гэж байдаг. Эхлэл номон дээр тэмдэглэв. Тэд нүгэл үлдснийхаа дараа нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навцыг хооронд нь холбож өөртөө хувцс хийж өмссөн. Түүний дараа Бурхан тэдэнд арьсаар хувцс хийж өмсүүлжсэн. Арьсан хувцс гэдэг нь нэг амтан тэр хувцсны төлөө өгсөн гэсэн үг. Энэ Левит номыг харахад дахил өргөгч нар өмсөждөг хувцс байдаг. Өмсдөг хувцсуудыг тэргүүн тахилчнаар тэр ариун өргөөрөө орохдоо өөрсдийнхөө өмсөж байгаа хувцсыг тайлж тэнд бэлдэж тавьсан хувцсыг өмсөж орж дахил өргөдөг. Өөрийнхөө хувцсыг тайлж тэр өргөл өргөхдөө өмсдөг, тусад нь өмсдөг хувцс байдаг. Тэгээ гарч ирж тэр хувцсыг эргэн одоо сольдог. Илчлэл ном дээр ч гэсэндээ хувцсны тухай илэрхийлсэн мэт. Тэгээд ямар хувцсыг хэлж байгаа юм бэ? Тэг ямар хувцс юм бэ? Тэгээд хиний хувцс? Түүний цус. Тэр цусаар тэр түүний хувцаар цагаан цас шиг цагаан болгосон Есүсийн дахин амьдлаар бид нэр аврагдсан гэсэн үг. Тэрийг Галаат 3 дээр ч гэсэндээ хэлсэн байдаг. Галаат 3-ын 27 дээр хэлсэн байгаа. Христ рүү баптизм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм. Христийг хувцс болгон өмссөн. Тэгэл даашаа харах юм бол энэ Лук бүлгийн 15 дээр гарч байгаа энэ хувцс бол Есүсийг өмссөн гэж хэлж байна. Тэгэхээр гэмшээд эргээд ирэхэд аав руугаа эргэж очиход түүнд шинэ хувцсыг бэлдээ тавьсан байсан. Тэгэхээр бид нар гэмшээд эргэж очиход Есүс Христийг хүлээж авч Есүс Христийг хувцалган өмсөхөд бид нар зөв болсон гэсэн. Шинэ. Энэ бөгж маш чухал. Бөгжийг бид нэр хорим хийхдээ одоо нэг гэр бүл болсон гэдэг баталгаа болгож өгдөг. Тэгэхээр бид нар Есүс бидний нөхөр, бид түүний сүд өсөхүй гэсний баталгаа. Бид хоёр нэг гэр бүл гэдгийн баталгаа нь бөгж юм байна. Соломон хааны хэлсэн үг байдаг. Соломоны дуу 7-гийн 1 дээр хэлсэн үг гэдэг. Язгуурт нь охин чиний минь хөл ямархан үзэсгэлэнтэй вэ шахаа дотроо гэж
гэсэн үг байдаг. Энэ нь тэр Соломон хаан болон тэр хайр Соломоныг болохоор тэр хааны дүрслэлээр илэрхийлсэн түүний сүд бүсгүйг болохоор биднэрээр илэрхийлсэн байдаг. Тэгэд түүнийг өмсөн тэр сүд бүсгүй ямар сайхан харагдаж байгаа, үзэсгэлэнтэй харагдаж байгааг тэр магтан хэлсэн байдаг. Тэгэхээр тэр аавын дээр эргэж ирж байгаа хөөд шинэ хувцсыг өмсөж бүгд зүлгэж шинэ гутал өмсүүлсэн тэр хүүгээ алдсан хүүгээ эргэж олсон түүнд зориулан найр хийж байгаа. Тэр тухайн тэгэхээр бурхан биднэрт нэг хүн бүрт бурхан биднийг хайж байгаа тухай тэмдэглэсэн. Энэ цагт ч гэсэндээ бурхан та нарыг хайж байгаа. Яагаад бүх хүмүүсүүдийг аварч үннийг мэдүүлэхийг бурхан хүсдэг. Энэ бурханы хүү болох энэ хоёр дахь хүү Танжан нь аавдраа эргэж очсон тэр ахиж ааваасаа дахин салж явах боломж байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн Есүс Христээр дамжуулан аврагтаж бурхантай хамт байж бурхны хүү болсон тохиолдолд бурхнаас бид нар холдож чадахгүй. Дахин салан явах боломжгүй. Маш их талархал штэ. Над шиг намайг хамгийн ертөнцид хамгийн ашиггүй ертөнц бүгдийг ашиглаад дууссан байгаа. Тэр намайг хамгийн сул дорой намайг хүлээж авсан бурхан, тэр бурханы хүүхэд болох тэр эрхийг өгсөн. Энэ бол буцаагдах боломжгүй. Нэг л амьдлагдаж дахин төрсөн л бол энд буцах боломж байхгүй. Энэ бол мөнхийн зүйлс. Би 707 гэдэг тоон дуртай. Мөнхийн гэдэг зүйлд халагдалт байхгүй, төгсгөл байхгүй. Еврей бүлэг дээр 10 14 дээр Еврей 10-14 дээр хэлсэн байдаг. Учир нь тэр ариун болгогсдыг ганц тахилаар үрд төгс болгожээ гэж хэлсэн байгаа. Мөнхийн гэж байгаа зүйл минь бурхан биднийг нүглээс авраад бурханы хүү болгосон гэдэгтэй адилхан үг. Маш гайхалтай гэстэй. Маш хувиршгүй нэг зүйл нь Есүс Христ ариун үнэн. Мөнхийн ариун болгосон. Бид нэр амьдарч байх хугацаанд алдаа хийх, янз бүрийн алдаа хийх нүгэл үлдэх боломжтой. Гэвч биднийг мөнхөд зөвтгсөн. Тийм учраас амьдарч явахдаа хамаагүй нүгэл үлдэж болох үгүй. Байбал дээр тийм зүйл байхгүй. Харин хэрвээ тийм зүйл байх юм бол бурхантай үүссэн холбоос салах боломжтой учраас тэр нүгэл үлдсэн бурханы өмнө итгэлтэйгээр очих боломжгүй. Тэр хүн өөрийгөө илчлэх хэрэгтэй бурханы өмнө. Гимшиж бурханы өмнө эргэж очиж бурхантай эргэж холбоосыг үсгэх нь гимшил байхгүй. Үгүй. Аврагцны дараа ч гэсэн гимшил байдаг. Өөрийгөө илчлэх хэрэгтэй байдаг. Тийм учраас Давид нүгэл үлдэхтэй харцгаая. Дуулал 44 билүү дуулал 32 дуулал 32 нэгээс нь ихлэ харуул
Ромын 4-дэр гарсан үг байгаа. Ёс бус явдал нь уучлагдаж нүглүүд нь далдлагдсан нэгэн ерөөлтэй. Нүгэл нь эзэн үл тооцдог бөгөөд сүнсэндээ залмихгүй хүн ерөөлтэй. Би нүглөө түүнд улаасан би хилэнцээ нуугаагүй. Гэмтгүүлдлээ би эзэнд улаана гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр илчилж байгаа гэсэн. Тэгээд та миний хилэнцгийн нүглийг уучлсан гэсэн. Гэм буруутны зовлон шаналл их харин эзэн найдагч хүнийг хайр инрэл хүлээдэг юм. Зөвд хүмүүсээ та нар эзэн дотор баярлан баясагтун. Зүрхээрээ чигт шудраг бүгдээ та нар баярлан хашгирагтун гэсэн. 5 дугаар бүлэг дээр хэлснээр улаана гэсэн, гэмшин гэсэн. Бид нэр аврагдсан гэж шууд нүгэл үлддэггүй маа. Бид нар дотор байгаа ариун сүнс түүнийг хийлгэхгүй бэлэгдэг. Тэгэхээр бид нар илчлэг хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүс ч гэсэн хоорондоо ч гэсэндээ ямар нэгэн зүйл буруу хийсэн тохиолдолд хоёр биендээ ярьж хэлцэж гаргадаг шүү дээ. Хэрвээ нуух юм бол яах вэ? Түүнтэй адил бурхантай ч гэсэндээ бид нар бурханы өмнө илчлэг хэрэгтэй. Тэгээд тэр нуугаагүй тухайга хэлсэн. Тэгээ миний нүглийг уучлсан гэсэн. 5 дугаар бүлэг дээр хэлсэн. Дуулын 32-ын 5 дээр хэлснээр бид нар энэ тухай бодож бурхны өмнө очиж бурхантай нэгдэж холбоосыг үүсгэх хэрэгтэй. Тийм учраас ингэж номлоллыг хийдэг, дахин хийдэг. Энэ зүйлсүүдийг зүрх сэтгэлдээ хоорондоо ярилцаж би ингэж явсан. Би бас тэгсэн. Тэгээд тэр үгэн дээр эргэж очих ёстой юм байна. Би тэрэн дээр буруу байсан юм байна гэдэг зүрх сэтгэлийг бид нэр авах хэрэгтэй. Тэгэхээр тэр холбоосуудыг бурхантай бид нар нэгдэх хэрэгтэй. Гэр бүлүүд хоорондоо ч гэсэндээ тэгж бид нар бие биенээ илчлэх хэрэгтэй байдаг. Тийм үед тэхгүй бол бид нар сатаанд бид нар зүрх сэтгэл маань баригдаж бид нар улам харанхуйд сууж байдаг. Тийм учраас бид нар өнөөдөр энэ Есүсийн 3 зүйлээр бурхны зүрх сэтгэлийг энэ хүн биднийг гэсэн зүрх сэтгэл маш биднийг хүлээсэн зүрх сэтгэл мөн тэр биднийг гэмшээд эргэж очиход биднийг тосон авч баяртайгаар хүлээж авж байгаа тээвэрч үнсэж байгаа тэр зүрх сэтгэл шинэ хувц өмсөж богд зүйлгээд шинэ гутлыг өмсгөж бидний төлөө найр хийж байгаа тухай миний хүү өгсөн хүү маань дахин амьдлаа гэж найр хийж байгаа гэсэн зүрх сэтгэл. Тэгэхээр бид нар Адамаас болж нүгэлд өгсөн биднийг хүлээж авсан. Одоо ч гэсэндээ шинэ хувцас, шинэ гутал бүгд зүйлгээ найр хийж байгаа. Тэгэхээр алга болгосноо дахин олсон. Тэр найрыг ч гэсэн одоо ч гэсэн хийж байгаа. Тийм бурхан аавын зүрх сэтгэлийг бодож талархсан зүрх сэтгэлээ өнөөдөр энэ үгээр хуваалцлаа. Баярлалаа. Энэ үгийг хэдүүл өнөөдөр хамтдаа болцсондоо баяртай байна. За одоо залбирая. Ариун их эзэмнээ тань талархаж байна. Өнөөдөр Луг 15 дугаар бүлгийг улж бурхан биднийг гэсэн зүрх сэтгэл таны маш том агуу хайр мөн бурхан таны биднийг гэсэн маш эрхэм гчээнгүй зүрх сэтгэлийг энэ үгнээс бид нар олж мэдлээ тань талархаж байна. Бурхан та бид нар энэ алдагдсан хүн шиг
ийм аавыг залхсан тэм зүрх сэтгэл, ийм хүүгийн зүрх сэтгэлтэй биднэрийг нэг ч удаа биднийг орхиж явуулгүйгээр тэр том хайраар биднийг хүлээж биднийг хайрлсан, их хайраар бэлгсэн аав танд талархаж, танд бүх зүйлийг магтаж, тань Есүс Христийн нэрээр залбирч байна. Аамен. Баярлалаа. За ингээд дуусгая.